Санаа манахаан дараагийнхаа бичлэгээр уулзаж байна. Энэ удаагийнхаа бичлэгээр 2024 онд гарч байсан How to Make Millions Before Grandma Dies хэмээх нэртэй нэгэн сонирхолтой сургамжтай кино ирж өгөхөөр бэлтлээ. Ингээд шууд кино руу орцгоё. Энэ бол манай гол төр болох юм. Манай хүн ер нь нэг тийм жаахан хэнэггүй амьдралгүй гарал та. Өнөөдрийн хувьд бол эмээгийнхээ шагалтаар тагил өргөх гээд гэр бүлээрээ ирчихсэн байгаа бөгөөд манай хүн хурдхан шиг л дуусгаа тарих юмсан л гэсэн бодолтой байгаа. Гэтэл яг энэ үеэр эмээгийнхээ даалгасан ажлыг олигтой хийж чадахгүй байгаас болоод эмээ нь өөрөө хийж байгаа самсаргуунаа түлээгэмтэй чигдэг. Ингэснээр манай ээж шууд л эмээг нь эмнэлэгт үзүүлэх бөгөөд бусны ажилтаа гээд явцгааж манай эми ээж нь л эмээтэй хамт үлддэг. За эдний гэр бүлийг халтгаан танилцуулах юм бол эмээ маань нийтдээ 3 хүүхэдтэй бөгөөд 2 хүү 1 охинтой бөгөөд тэр охин нь манай эми ээж. Мөн дээрээс нь ээж нь бэртчгээд байхад бусны ажил таагаад явж байгаагаас нарахад ер нь л ээжтэй нэг их анхаарал хандуулахаа болчихсон нөхдүүд юм байна лээ. Мэдээж манай ээмч гэсэн тэдний нэг бөгөөд ээжтэйгээ хамтдаа эмээгээ сахиж үлдэхийн оронд ах нарыгаа дагаад харихаар яваад өгдөг. Гиснээс манай эм одоо хүртэл ээжтэйгээ амьдэрдэг нэг ямар ч амжилтгүй худлаа унан стример юм байна лээ. За тэгээ орой олчихсан стримээгээ сууж байтал ээж нэрх бөгөөд өдөр эмээгийнх нь хөлийг үзүүлж байхдаа давхар шинжилгээ өгöd үзтэл эмээ нь бүр эцсийн шатанд орчихсон хор тавдартай гэдгийг нь мэдсэн талаараа эмдэлдэг. Гэхдээ энэ зүйл сонсвол санаан зовоод уламд ортож магадгүйгээд өөрт нийлээгүй бөгөөд одоохондоо л ингээд эм болон түүний ээж хоёр л мэдэж байгаа гэсэн үг. Уг нь ингээд нэлээд чухал юм хэлж байхад манай эм дэрийг нь доож байгаа ч юм байхгүй тоглоомоо тавлангоол тийм үү гэсэн маягтай л хүлээж авдаг. За маргааш нь эм хамаатныхаа охинтой уулзахаар ирэх бөгөөд тэр охин нь яг манай эмийн эсрэг үйлбэр нь байдаг. Хүн төвдөөд бүр хэвдэрд орчихсон өвөөгөө байнга сахиж асардаг нэлээд сайн аж охин. Яг угны нөвөө бол манай эмийн аавынх нь аав буюу эмийн ч гэсэн өвөлдөө. Гэхдээ манай хүн угаасаа л хайнга юм болохоор ойр дотн байдаггүй юм байна лээ. Гэтэл удалгүй нөгөө өвөө өөд олчихдаг бөгөөд хамаг хөрөнгөө үр хөөхөд болон ач зээн нартаа үлдээсэн байдаг. Мэдээж манай эм ч гэсэн багахан хэмжээний мөнгө өвлөж авсан бөгөөд дөөндөө баясаад сууж байтал нөгөө байн гасардаг сайн аж охинд өөрийнхөө байшинг бүр тэр чигт нь өвлүүлж үлдээсэн байдаг. Үүнийг харсан эмд нэгэн мэрэгэн санаа төрөх бөгөөд удахгүй ор тавдраараа өөд болох гэж байгаа эмээтэйгээ ойр дотн байж байгаад байшинг нь өвлөж авъя гэж боддог. Тэгээд зогсохгүй тэр төлөвлөгөөнд бүр баттаа бүтнэ гэж итгээд байшингийнхэн зургийг дараад зарнаа гэж зар оруулчихдаг. Манай энэ эмч нэрээ стаж гэн сайхан гаралтаа. За тэгээ эмээ дээр очиж уулзаад сайн ач хүүгийн дүрд тоглоод эхэлтэл мэдээж огтоодоггүй байсан ач хүүнд гинтэл гарч ирээд сайн хандаад ирэхлээр жаахан гайхсан маягтай хүлээж авдаг. Шашнаасаа болоод өхрийн мах иддэггүй гэдгийг нь мэдлгүй сайн хүн болох гээд баахан өхрийн мах авч ирснээс эхлүүлээд л урыг нь өргөж эхэлдэг. За тэгээ алдаагаа засах гээд дуртай загсыг нь авахар очтол нөгөө хүн амар очиртой авахлаар нь залхуураад өөр газараас аваад очтол насаараа нэг газараас загас идсэн хүн өөр газараас аваад ирснийг нь мэдчихлгүй яах вэ? Тэгэхэр нь дахиад баахан очирлаж байгаад яг нөгөө загсыг нь аваад очтол би түрүүн чиний авчирсан загсыг чинь идээд одоо цадчихсан гэж сууж байдаг. Үүний дараагаар бурхандаа цайрхөх гээд бостол манай юм бас л сайн хүн болох гээд дор нь орж пэйжин талаасан ус өргөөд бүр дургуйг нөргөж орхидог. За ингэснээр эхний өдрөө нилээн бүтлмуутай буюу өдөржингөө л эмээгийнхээ урыг өргөж байгаад боцдог. Тэгэхэр нэр өрөөдөө нөгөө хамаатныхаа охинтой очиж уулзаж чи яг яаж өвөгийн хамгийн хайртай ач нь болоод байшинг нь өвлөж авсан юм гэж чулуухан асуудаг. Одоо нэг төрлийн дорчлох судлаад байгаа мó та. Тэгс нөгөө охин хариуд нь настай хүмүүсийн хамгийн их хүсдэг зүйл нь юу гэдгийг мэдвүү. Тэд зүгээр л дотны хүмүүстэйгээ цагийг хамт өнгөрүүлэхийг л хүсдэг. Өвөгийн хүүхдүүд 7 хоногт нэг удаа хальтгаан ирж уулзчихад л явж байхад би өвөөтөө өргөлж хамт байдаг байсан. Чи өнөөдөр эмээтэйгээ өдөржин цагийг хамт өнгөрүүлсэн гэж хэллээ. Тэгвэл эмээгээндээ анх ороход төвшин хүмүүсээс үнэртдэг үнэрч хамт үнэрчсэн үү? Хэрвээ тийм бол чи эмээтэйгээ хангалттай их цагийг өнгөрүүлээгүй байна л гэсэн үг гэж хэлдэг. За ингэснээр эм маань шууд л маргааш нь хамаг юма баглаж аваад эмээгэндээ очиж амьдрахаар шийддэг. Мэдээч хэрэг огт өөрийг нь тоодоггүй байсан хүүхдүүд нь ойр ойрхон ирээд л дээрэс нь ач хүн өртөөл хамт амьдрна гэдэг байхлаар имиж гайхаж чаг яагаад ингэж байгааг нь асуудаг. Тэгтэл эм түүнд шууд хор тавтартай гэдгийг нь хэлчихдэг бөгөөд та намайг баг байхад байн гарч ханддаг байсан учраас одоо би таныг халамжилж хажууд чинь хамт баймаар байна гэж хэлдэг. Хариу нэг сонссон эмээ нэг хэм хэлэлгүй зүгээр л толгой дохиж эмийг хамт байхыг зөвшөөрдөг. Ингэснээр эм маань эмээгийнхээ хоол зарах ажилтанд туслаж манай хоёр хамтдаа ажиллаж амьдарч эхэлдэг. За энэ мэтэр өдөр хоног өнгөрч байтал нэг өглөө эмээ нилээн гангалчсан хин нэгний хүлээж байгааг нь анзаараад асуудал өнөөдөр бол хүүхдүүд нь ирдэг өдөр байсан юм байна лээ. Эмээ маань гаднаа нилээн хүндий харагддаг ч яг үнэндээ бол дотроо хүүхдүүдээ эрхийг нь үлээгээд л сууж байдаг гэдг нь эндээс харагддаг.
За тэгээ удалгүй хүүхдүүд нь жирэх бөгөөд бөөндөө олж байх үед эмээ өөрийгөө хорт авдартай талаар эмээс сонссноо хэлээд та сүртэй санаа зовох шаардлагагүй. Би өөрөө эмнэлгээр яваад өөртөө анхаарлаа тулчихна гэж хэлдэг. Гэтэл үүнийг сонссон хүүхдүүд нь бүгдээрээ сайн хүүхэд болох гээд би жингсэн, чийчдэг гэсэн чи мөнгө олдоггүй энтер гээд ээжийнхээ өвчтөе олсонд нэгээ буруутгаж байхад том ахынх нь охин зүгээр л эмээ дээр очиод би том болоод эмч болж байгаад таныг эмчилж өгнө гэж хэлдэг. Үүнийг харсан томчууд бүгдээрээ л дор бүрнээ ямар тэнэг харагдаж байгаагаа анзаараад бусдаас буруу хайх биш зүгээр л ээжийнхээ үлдсэн цаг хугацаанд нь чадлаараа хайрлаж халамжлах ёстой юм байна гэдгийг ойлгоцгоодог. Үүний дараагаар эми ээж ээжигээ эмнэлэгт үзүүлж явахын тулд шөнийн ээлжинд ажиллахаар болсон бөгөөд үүнийг нь сонссон эмээ нэлээд дургу хүлээж авдаг. Учир нь эми ээж байнга л ээжийнхээ төлөөгээд өөрийгөө хоош тавьдаг нь харин ч эсрэгээрээ эмээд даран толж ирдэг байсан юм лээ. Гэтэл эми ээж болохоор зүгээр л ээжтэй ямар нэгэн байдлаар дэмжлэг болохыг л хүсэж байгаа л да. За ингэснээр нэгэн эмээ маань охиндоо дараа болохыг хүсэхгүй байгаа болохоор түүний оронд эмээгээ эмчилгээнд нөрөөж байхаар болдог. Гэхдээ манай эмд ямар машин тэрэг гэж юм байх юм биш нөгөө ач охноос гуйж байгаад түгээр өргүүлэхээр болдог. За тэг эмнэлэг дээр нь очисон чинь улсын эмнэлэг нь манахтаа л адилхан баахан ожир дараатай байдаг юм байна лээ. Гэтэл яг тэр оройн нэмээ маань гаднаал зүгээр юм шиг харагдаж байсан ч хөрх юм эцтэй гэхэд хүнлэм хойно дотроо ол үхлээс нэлийн айж байсан юм байлээ. Зүүдэнд нь ээж аав нь орж ирээд намайг хүрээдрээ гэж дуудаад байсан гэд хөрх юм нь бүр айчсан залбираа зогсож байдаг. Үнийг нь харсан эмээгээ тайвшруулад тэр шөнө нэмээдээ хань олж хамтдаа онцгаадаг. За үүнээс хойш цаг хугацаа өнгөрөхийн хэрээр эмээгийн бие муудаж байхад нөгөө талд эм маань эсрэгээрээ гэр орны ажилд суралцаж багваагаарч гэсэн эмээдээ хэрэгтэй хүн болж байв. Гэтэл нэг өдөр баг хүү нэмээ дээр ирж хагас дутуу нойлд нь бариул хийж өгсөн болцоход ээжээсээ мөнгө шаналгаж аваад яваад өгдөг. Ингээд түүнийг явах үед босод хүүхдүүд маань над дээр ирэхгүй удахад би дургу байдагч түүнийг бол ирэхгүй удах юм бол харин ч баярлдаг. Учир нь гэвэл тэр над дээр ирэхгүй байгаа бол сайн явж байгаа л гэсэн үг гэж хэлдэг. Үүнийг харсан эмээгээ хүүхдүүдтэй ямар их хайртай байгааг нь анзаарч ер нь би түүний хамгийн хайртай хүүн болж чадах юм болов уу гэдэгтээ эргэлздэг. Ингэснээр эм маань нөгөө хамаатны охинтойгоо дахин уулзаж би ер нь энэ мэтэрээ эмээгийн хувьд номер 1 болж чадах эсхээ мэдэхгүй нэ. Чи ер нь яг ямар үед өвөөгийн хувьд хамгийн хайртай аж охин болсон гэдгээ мэдэрсэн бэ гэж асуудаг. Хамаатны охин хариуд нь яг нарийн хэлж мэдэхгүй юм. Зүгээр л нэг тийм мэдрэмж төрдөг. Эсвэл чамайг ямар сайн байсан талаар бусад хүмүүст магтаж ярих үед байж магадгүй юм. Гиснээс нэрээ өмнө нь уулзахад эмээ чамайг надад магтсан. Тэгэхээр чи аль эдийн эмээгийн номер 1 болчихсон байж магадгүй гэж хэлдэг. Гэтэл яг энэ үеэр гинтэл хамгийн том охин ээжигээ асарч хажуудаа байлгамаар байна гэд эмээг аваа явчихдаг. Сайндаач биш ээжийнхээ байшинг зарж мөнгийг нь авах гээд л ингэж байгаа юм байна лээ. Мэдээж манай эм үүнд нь нэлээд оромчхон байх ба чадлаараа л эсэргүүцдэг. Гэхдээ л эцэст нь эмээ том өвгийнхээ саналаас шууд татгалзаж чадалгүй түүний саналыг бодолцож үзье гэж хэлдэг. Үүний дараагаар манай хэд бөөндөө эмээгийн үсэлтээр сөмрөө очиж мөрөгхөөр явцгаав. Харин энэ үеэр хинэн жинхнээсээ өөртөө санаа тавьж хинэн зүгээр л дүр хэсгэж байгаа жижигхэн үйлдэлүүдээр нь л эмээгийн нүдэнд тодхон харагддаг. За ингээд бөөндөө сөмд очиж мөрөгчгөөд буцах үед эмээ эмтэй хамт дэлгүүр орж гутлаа солихыг хүсэж байгаагаа хэлдэг. Эм ч угаасаа аль эртнээс л эмээгийн гутал нь тохгүй харагдаж байгааг анзаарч хаад солихгүй юм уу гэж байнга асууж байсан болохоор дуртай нарахгүй хамтдаа явдаг. Гэтэл гутлаа үзээд сууж байсан эмээ эм таандан чээчгэлсэн бусадтай адил сайн хүүгийн дүр хэсгэж байгаа үсттэй гэж асуудаг. Хариуд нь эм хэсэг бодсноо би яг л том ах шиг сайн ач хүүгийн ажиллаа л хийж байна гэж хэлдэг. За үүний дараагаар нэг хөдөлгөөн химийн эмчилгээнээс олж эмээгийн ус унаж эхлэх бөгөөд энэ үед эм түүний хажууд нь байж чадлаараа л түүнийг сэтгэлээр унгаахгүй гэж хэлдэг. Дараагаар нь манай хоёрын хамтдаа үзэр тоглож байгаа хэсэг алтгаан гараад өнгөрөх бөгөөд энэ хэсэг дээр манай хоёр нэг нэгэндээ ямар дотно олсон байгаа нь харагддаг. Хэрвээ танаа эмээ чинь хөзөр тоглоё гэж гуйвал та алтгаан цаг гаргаад заавал нэг тоглоорой. Магадгүй танд өдөртэй мэд санагдаж болох ч энэ бол тэдний хувьд ач зээн нартайгаа хүүхдүүдтэйгээ хамтдаа цагийг өнгөрөх гэсэн жижигхэн л арга юм байна лээ шүү. За маргааш өглөө нүг нь хүүхдүүдийнх нь ирдэг өдөр байсан ч хин ч ээж дээрээ ирдэггүй. Том ахын хувьд ээж нь түүний саналаас татгалзаад гэртээ явахаар шийдчихсэн учраас ууралсан байх. Харин эм ээж болохоор ажилласаа олоод ирч чадхааргүй болсон бол баг дүүн зүгээр л уцаа унтраачихсан байдаг. Ингэснээр эмээгийн хамгийн их хүлээдэг өдөр нь гунигтай өдөр болж хувирах бөгөөд бэлдсэн хоолнуудаа хурааж явах үед эмээгийн цуглуулж байсан мөнгө нь алга болчихсон байгааг анзаардаг. Гэхдээ эм өмнө нь эмээгээ ганцаараа байх үедээ гинэт унаад өгөхгүй гэж занаа зовоод камер байршуулчихсан байсны азар мөнгийг нь багхуу нь олгаалсан гэдгийг олж мэддэг. Ингэснээр эмийг түүнтэй уулзуулахаар явуулдаг бөгөөд очоод уулзтал нөгөөх нь нэлээд хэмжээний өрөнд орчихсон болохоор харахгүй ирэхэд л ийм зүйл хийсэн гэж хэлдэг.
Тэгэхээр нэм маань өмнө нь өвөөгөө сүвлэж авсан багахан мөнгө идэллээ түүнд өгөөд хэсэг хугацаанд битгий харагдаарай гэж хэлээд явдаг. Битгий харагдаарай гэсэн нь эмээгийн санааг амраахын тулд л хэлж байгаа юм л та. Эмээгийнхэн санааг зовоохгүй тулд өөрийнхөө мөнгийг хүртэл хүүднэ өгч байгаагаас нь харахад маань эмээтэйгээ өнгөрүүлсэн хэсэгхэн хугацаанд ямар их өөрчлөгдсөн байгаа нь харагддаг. Тэгээ манай хүн буцаж ирэхдээ түүнтэй уулзаж чадсангүй, гэртээ байсангүй, хуршүүдээс нь асуусан чинь ажлын шаардлагаар түр өөр тийшээ явсан гэж сонслоо гэж хэлдэг. Гэтэл яг энэ үеэр эмээгийн гэрт хүн ирэх бөгөөд хин юм бол гэсэн чинь аль дээр үед маань энэ байрыг зарна гэд оруулсан зарын дагуу хүн ирж уулздаг. Мэдээж эмээ энэ байрыг зарахгүй андуурсан байх гэтэл нөгөө хүн эмээ оруулсан постыг нэмээд харуулчихдаг. Үүнийг харсан эмээгийн урам нь нилээн угарсан бололтой эмт цамц үйлэглээд дараагийн эмчилгээний дараа миний бие сайжирчих байх. Тиймээс чи гэрлүүгээ буцаж болно гэж хэлдэг. Үүний дараа хүүхдүүдээсээ ч харамлалтайг анар жимсний модноос нэг жимс авчирээд эмд өгтөл хариуд нь та намайг битгий өөрөөсөө түлхээ. Таны бие сайжрах үед би өөрөө энэ гэрээс яваад өгнө гэж хэлдэг. За үүний дараагаар эмээгийн өсөл дээр манай хоёр түүний ахтай нь уулзахаар очих бөгөөд эмээгийн ах нь нилээн баян хүн юм байна лээ. Энд ирсэн шалтгаан нь эмээ маань өөрийнхөө оршуулганд зориулж мөнгө асуухаар ирсэн бөгөөд хавтартай болсон гэдгээ үннээр нь хэлээд гуйсан ч ах нь түүнд юу ч өгөхгүй гэж хэлдэг. Гиснээс манай эмээ ээж аваагаа амьдд нь маш сайн асарж халамжилж байсан ч эцэст нь өөд болох үедээ эмээд биш энэ ахт нь хамаг хөрөнгө үлдээгээд явсан юм байна лээ. Гэвтэл манай эмээ олон эмээрж ахаасаа мөнгө гуйлгүй амьдарсаар ирсэн бөгөөд анхны бөгөөд сүүлчийн удаа тусламж өссөн ч эцэст нь ингээд татгал цай руу авснаар гонхтой айхан боцдог. Үүний дараагаар эмчтэй уулзах үеэр эмээгийн эмчилгээ нэгэн үр дүн өгөхгүй байгаа учраас эмчилгээг нь зогсоохоор болж байгааг хэлдэг. Гэхдээ манай эмээгийнхээ санааг зовоохгүй тулд яг эсрэгээр нь буюу таны бие сайжирж байгаа учраас цаашдаа эмчилгээ хийлгэх шаардлагагүй болсон гинэ гэж хэлсэн ч түүний худлаа ярьж байгаа нь хинч харсан ойлгомжтой байсан юм. Ингэснээр эмээгийн бие улмал муудаж улмаар нэг өдөр дэсхийн аргагүй өвчснээс олж хэсэг хугацаанд эмнэлэг твтэх шаардлагатай болдог. Мэдээж энэ мэдээг сонсоод бүх хүүхдүүд нь цугладаг л да. Гэхдээ ээж нь ингээд бүр өхөл амьдралын цаг дээр ирчихсэн байхад санаан зовоод ирсэн юм болов гэж бодтол том ах нь зүгээр л байшингийнх нь гэрчлэгээ канагааг асуухаар ирсэн байдаг. Тэгтэл эмээ ээж түүнд гэрт нь байгаа гэж хэлж явуулснаа жинхэнэ гэрчлэгээг нь баг хүүд нь өгөөд явуулчихдаг. Яагаад ингэж байгаа юм бол гэсэн чинь эмээ өөрөө байшингаа баг хүүдээ өвлүүлэхээр л шийдсэн юм байна лээ. Ер нь бол ингэснээр манай эмээ хамгийн анхны эмээтэйгээ дотноссон зориг төлөвлөгөө нь ингээд бүтлгүүцсэн гэсэн үг. Мэдээж энэ бүхнийг нүдэрээ харсан юм маань уурлах гомдохын дундуур тантай хамгийн ойр байж таныг хамгийн их халамжилж байсан хүнийг биш яагаад тийм тэнэг хүнийг надаас илүүд үзэж байгаа юм бэ гэж нэлээд ширүүхэн илчгээд яваад өгдөг. Ингэснээр эм маань буцаад өөрийнхөө гэрлөө нөөх бөгөөд удалгүй нэг өдөр нөгөө хамаатны охин түүнтэй ирж уулздаг. Ямар хэрэгээр ирсэн юм бол гэсэн чинь өөрний хамаатныхаа үнийг асаргаар болсон бөгөөд хэрвээ надад туслах юм бол түүнээс өвлөж авах мөнгнөөсөө чамд өгье гэж хэлдэг. Манай энэч бараг л энийгээ мэрэгжил болгочих гэж зүтгэж байгаагаар л та. Гэхдээ манай эмийн хувьд тэр санал нь онц биш, харин эмээдээ нэлээд дасчихсан болохоор түүнийг ч гэсэн өөртөө адилхан өвөөгөө санаж шаналдаг эсхийг нь асуудаг. Тэгэхээр нөөг нь юу ч болоогүй юм шиг огт тоодоггүй ш тентэр гэж хариулах юм болов уу гэж бодтол хөөрхийн минь эмтэл адилхан зүрх сэтгэлтэй хүн юм болохоор өвөөгөө санаж шаналж л явдаг юм байна лээ. Үүний дараагаар эмээ тухайн үед эмээдээ гомдоод явсан ч үнэхээр л түүнд санаан зовж байнга санаад байсан болохоор буцаад уулзахаар очтол нөгөө баг хүн аль хэдийнэ байшингийн зараад эмээг асрамжийн газарт үлдээчихсэн байдаг. Үүнийг мэдсэн эмээ эмээгээ олж очоод түүнийг шуудхан л гэрлүүгээ аваад явдаг. Ингэснээр эмээ маань сүүлийн мөчүүдээ ачгүйтэйгээ хамт өнгөрөх бөгөөд үнээс хойш нэг хөдөлгөөе өд болдог. Гэтэл ингээд эмээг өд болсны яг дараахан банкнаас эм рүү залгаад түүний нэр дээр нэлээд хэмжээний хадгаламжийн мөнгө байгаа талаар хэлдэг. Юу юм бол гэсэн чинь манай үнийг жоохон байх үед эмээн түүнд хадгаламж нээж байсан бөгөөд тэр мөчөөс хойш өд болох хүртлээр хадгаламжинд нь мөнгө нэмсээр л байсан юм байна лээ. Ер нь бол манай эм анхнаасаа л эмээгийнхээ хамгийн хайртай ач хүн байсан бөгөөд өөрөө л тэрийгэ мэддэггүй байсныгаа энэ үед л анзаардаг. За ингэснээр ер нь бол эмээ мэж гэсэн сүлийн мөч хүртлээ хайртай ачийнхаа халамжинд нь байсаар хорог оргисон бол эмч гэсэн ямар тэнэг амьдарч байсныгаа ухаарж амьдралаа шинээр эхлүүлэх боломжтой болж байгаагаар кино манд дуусдаг. За нэг юм кино байлаа. Миний хувьд бол нэлээд их юм бодогдуулсан маш гоё кино байсан. Тэгээ та хэдэд ямар санагдсан талаар комент хийсэх сэтгэлдээ үлдээгээрэй. За тэгээд эцэст нь бичлэгэн таалагдсан бол дараагийн минутаа дараараа дараах хавьчлэгээр уулзтлаа. Түр баяр та.